Тэрнээ боловсролтой ресторант сургууль дээр өнөөдөр Туркийн ТК хамтын ажиллагааны нийгэмлэгээс эрэгтэй эмэгтэй дотор байранд маань хүүхэд төвчдөрөө бол төгчөж өгч байна. За манай дотор байранд бол 1-ээс 12 дугаар ангийн нийслэлийн 9 дүүрэг болон 21 ангиас ирсэн хүүхдүүд маань бол амьдардаг. 1-ээс 12 дугаар ангийн бүх сурагчид маань эрэгтэй эмэгтэй дотор байранда 24 цагаар бол амьдарч сурч боловсрдог. Энэ хүрээнд бид ялангуяа 29 дугаар сургуулиуд маань боловсролын салбарт тэр тус маань тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд нэмшүүлэхийн чиглэлд бол бид нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бидний чухал хач холбогдолтой энэ хүрээнд бид эмэгтэй болон эрэгтэй дотор байранд бол нийгмийг хүүхэд хөгжлийн танхимыг гэж бүрэн тохижуулж хүүхдүүдийг чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх дэлгэцийн хамаарлаас одоо хамааралгүй байлгах бие биелтрийн хувьд оюун санааны хувьд оюун ухаануудын тоглоомууд хөгжим компьютер гэх мэт зэрэгээр тоглох зөврөө байгуулсан. Тэгээ ер нь дотор байрандаа амьдрах хүсэлтэй хүүхдүүдийг бол бид нар чөлөөтэй нээлттэйгээр эрүүл мэндийн шинжилгээ үйлчлэгэнд хамруулад тэгээд дотор байрандаа бол авч амьдруулдаг байгаа. Тэгээ анги өдөрцөн багштай өөртөө хүсэлтэй илгээгээд эмч шивжлэгт хамрагснаар дотор байрандаа амьдрах нь бол нээлттэй байдаг.